Өмнөх хичээл дээр бид ирээдүйд цагаа үзсэн. Тэгээд бас ирээдүйд болж ах цагийг үзсэн тийм үү? Манайс тэгж байх болно. Тэгвэл одоо өнгөрсөн цагт болж исэн зүйлийг хэлэхдээ юу ч хэлдэг сурыг. Аа жишээлбэл өчигдөр орой би эрт унтсан гэд зүгээр болоод өнгөрсөн зүйлийг хэлэхдээ бол бид нар асамда гэдэг шүү дээ. Жишээлбэл унтсан гэдэг чаада гэдэг. Тэгээд их шиг юм болохоор хоёроос нь доор ороод часамнида гэх юм бол унтсан гэдэг болно тийм үү? Харин өчигдөр унтаж байсан гэдэг өчигдөр болж исэн зүйлийг хэлэхдээ болохоор ирээдүйд болж исэн зүйлийг хэлэхдээ тэгж байсан гэдгийг го эсэмнида гэдгийнхаа эсэмнидаг нь ирээдүйд зөв болгож ирсэн шүү дээ. Тэрнтэй яг адилхан өчигдөр унтаж байсан гэж хэлэх юм бол өчигдөр чаго эсэмнида гэх юм бол унтаж байгаа гэсэн үг болно тийм үү? Яг одоо үргэлжлэж байгаа. Харин энийг өчигдөр тэгж байсан болохын тулд эсэмнида гэдгээ өнгөрсөн цаг болгочод болно. Чаго эс гингүүдээ энэний араас асамда осамдаага аавна гэсэн үг шүү дээ. Тэгээ и юм болохоор осамда норн 있었습니다. 어제 гэж өчигдөр гэсэн үг. 어제 자고 있었습니다 гэх юм бол өчигдөр унтаж байсан юм аа гэд. Жишээлбэл уцаар ярьсан чаа уцаа хоогүй бэ гэдэг юм бол 어제 자고 있었습니다 гэж хэлж болдог байна. За тэгвэл одоо урд нь тэгж байсан биш. Урд нь нэг хэсэг ч юм уу дандаа тэгдэг байсан гэж хэлээ л да. Жишээлбэл би 10 жил тогтоо хичээлээ сайн хийдэг байсан гэж хэлээ л да. Тэгхийн бол 10 жил тогтоо гэдэг кодон хакю гэж 10 жил гэсэн үг шүү дээ. Кодон хакю дэ гэж тэр үед гэсэн үг. Кодон хакю дэ 10 жил тогтоо 공부를 хичээлийг 잘 сайн тэнгүүдээ хийдэг байсан гэд хэлээ л да. Хада гэж хийх гэсэн үг тийм үү? Тэнгүүд жишээлбэл хаагүй 있었습니다 гэх юм бол 10 жил тогтоо хичээлээ сайн хийж байсан гэж жоохон утгагүй үйлдвэр болж шүү дээ. Зүгээр хэлсэнда гэд хийсэн гэх юм бол хийсэн гэдэг нь зүгээр нэг удаа хийгээд өнгөрсөн юм шиг үйлдвэр болно. Харин 10 жил тогтоо хийдэг байсан гэд нэг хэсэг дандаа тэр үйлдэлийг хийдэг байсан гэж хэлэхдээ болохоор хада гэдэг маань өнгөрсөн цаг болохдоо хэлсэннийдаа болдог тийм үү? Тэгвэл өнгөрсөн цагаа хоёр давхар авчдаг байхгүй юу? Тэнгүүд хэс гингүүдээ дахиад хэсос сэмнийдаа гэд. Ингэнгүүд 10 жилд багтаа хичээлээ сайн хийдэг байсан гэсэн тийм өгүүлбэр ингээ болно гэсэн үг. Жишээлбэл одоо энийг жишээлбэл би жоохон байхдаа каш иддэг байсан гэж хэлээ л да. Тэгэх юм бол каш гэдэг юу гэж хэлдэг мэдэхгүй ч гэсэн каш гингүүдээ идэх гэдэг могдаа тийм үү. Тэнгүүд энийхээ хатлаас өнгөрсөн цагийг хоёр давхар авчна гэсэн үг. 먹었습니다. ингээд иддэг байсан гэсэн. Түрүүний хичээл дээр үзсэн жишээлбэл өчигдөр би хоолоо идэж байсан гэж хэлээ л да. Тэгэх юм бол юу гэж хэлэх вүлээ? 먹고 있었습니다 гэдэг. За ингээд одоо өнгөрсөн ирээдүйд цагаа үзээд дуусчлаа.